За. За одоо ингээд миний төрөвчнүүдийн тухай бичлэг бараг дууслаа. Нэг төрөвч бүртгүүлэг байгаа. Одоо ингээд энэ бичлэгээрээ би бүгдийг ингээд бөөгнүүлээд хэлээд өгье. Интернет дээр ажилладаг, интернетээр мөнгө олох сонирхолтой хүмүүс л энэ хідэн төрөвчтэй байхад тэгэл бараг болно. За энэ нэгдүгüүрт мэдээж хэрэг Coinbase нөгөө биткойноо цуглуулдаг төрөвч. Хоёрдугаарт нь Монголын Тередемэн. Нэгдүгüүрт койнуудаа энд хадгална, хоёрдугаарт койнуудаа энд зарж мөнгө олгоно. За энэ биткойн болон бусад койнуудын дундын төрөвч. Өөрөөр хэлэх юм бол зарим сайтнууд энд цуглуулж агаад Тередемэн рүү юм уу эсвэл Coinbase руу татдаг. Энийг нэрлэхдээ дундын жижиг төрөвч micro-wallet гэж хэлдэг. За энэ бас дундын төрөвч. Нэг хэсэг сайтнууд бол энэ Faucet Hub руу биш, Coinbot руу ордог. За энэ рүү бас цуглуулж агаад үндсэн энэ төрөвч рүүгээ оруулдаг гэсэн үг. За одоо долларын сайтад ажилладаг хүмүүс бол нэгдүгээр Payeer руу татаж болно. За энэний бичлэг байгаа. Хоёрдугаарт энэ Skrill руу татаж болно. Сая би бичлэг хийсэн баа. Гуравдугаарт энэ Perfect Money руу татаж болно. За энэний бичлэгийг би дараа нь оруулъя. Ингээд ийм 3 төрөвчтэй байхад бол аль нэгийг сонгож авч болно. Аль нэгийг. Хамгийн гол нь нөгөө ажиллаж байгаа сайтнуудаа харж байгаа л аль нь дээр нь ашигтай байна уу гэд. Ингээд долларын 3 төрөвч. За Dogecoin одоохондоо Тередемэн Coinbase дээр ороогүй байгаа учраас энийг тусад нь хадгалахаас өөр арга байхгүй. Тийм болохоор энэ Dogecoin-ы өөрийнх нь төрөвч. За энэ WebMoney болохтон зэрэг бүх нөгөө Оросын рублийн сайт дээр ажилладаг рублүүдээ энд цуглуулдаг. Долларч энд цуглуулж болно. За тэгэхээр хэрвээ Оросын сайтууд дээр ажилладаг хүмүүс бол WebMoney руу хадгалж болно. Эсвэл Payeer руу хадгалж болно. За WebMoney руу рублүүдээ ерөөсөө рублж байсан болон долларч байсан цуглуулж байгаа бүгдийг хамаад доллар болгоод тэгээд шууд долларын олон улсын карт руу татдаг. За энэ ажлын 4 юм уу 5 өдөрт л хүрээд ирдэг. За жишээлбэл хамгийн доотлол нь $50-оос ердөөсөө $4 шимтгэл авдаг. Тэгээд шууд долларын карт руу ирдэг. Тэгэхээр энэ кошелек бас аягүй сайн кошелек. За энд бол мэдээж хэрэг энэний тухай бичлэг хийсэн байгаа. WebMoney дээр ажилладаг хүмүүс юун дээр ямар сайт дээрээс энэ рүү авах уу гэдгийг би бичлэг хийсэн байгаа. Дандаа энэ нөгөө олон нийтийн сүлжээн дээр ажилладаг сайтнууд энэ рүү мөнгө цуглуулдаг. Payeer руу бас ганц нэг нь болдیں۔ Гэхдээ ер нь бол ихэнх нь WebMoney руу төвлөрсөн байдаг. За энэ дээр би нэлийн олон сайтнууд тэр олон нийтийн сүлжээ гэхээр YouTube, Instagram, Twitter, Facebook, Оросын контакт, Одноклассники рүүгээд ийм Telegram гээд ийм 7 олон нийтийн сүлжээн дээр лайк тавих юм уу, шеэрлэх, коммент бичих аргаар мөнгө олдог сайтнууд байгаа. Миний юун дээр видеон дээр за тэднэрээс олсон мөнгнүүдэд дандаа энэ WebMoney руу татах юм. За ингээд нийтдээ 6 ер нь бол яг хуу энэ 3-ын аль нэгийг сонгоно гэх юм бол 1 2 3 4 5 6 7 ийм интернет төрөвчтэй байхад бол тэгээд ер нь бүх ажилласаа мөнгнүүдээ эднэрлүү хийгээд авчина. Эднэр бол маш их найдвартай сайтнууд биш төрөвчнүүд маш их олон жил хэрэглэгдэж байгаа. Хамгийн одоо энэ WebMoney бол бараг л 1998 онд анх нэгдэжсэн байна шүү дээ. Тэгэхээр чинь бол эднэр маш их удаж байгаа, маш их сайн сайтнууд. За энэ Perfect Money 2007 онд нэгдсэн. Тэрнээс хойш би ажиллаж байгаа. Эднэр бол бүгдөө юунууд баталгаажуулалт хийдэг. Баталгаажуулалт хийн гэхээрээ дандаа зөв нэр хаягаа зөв бичиж бүртгүүлээрэ. За ингээд миний бичлэгнүүд төрөвчнүүдийн тухай бичлэг бараг дууслаа. Perfect Money би мартсан байна. За ингээд тус бүрд нь бүх бичлэгнүүд миний YouTube канал дээр байгаа. Намайг subscribe хийгээрэй. Тэгээд юу ягаараа хэдий чиний одоо би олон дагагчтай болвол мэдээж хэрэг миний урам ороод маш их олон бичлэг хийн гэсэн үг шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхээр дэмжээрэй. За одоо ингээд бүх wallet-нуудын тухай бичлэгнүүд орцсон учраас
бүх линкнүүдийг би энэ видеоны доод талд оруулчих. Эднэрт бүртгүүлдэг бүх линкнүүд нь би доод талд нь биччихнэ. За тэгээд интернет ажилд тавтаа морилцгоо. За бичлэгээ дуусгая.